хичээлийн маань цаг хэдэн цаг вэ? Ер нь бол яг 18-аас 20 гэж явж байгаа. 200. За хэдүүлээд бол хичээлд орч та. Энэ доош. За өнөөдрийн маань сэдв юу гэхээр ерөнхийдөө токенжуулалт гэдэг тийм та сонсч байсан баг. Бид нар одоо өнөөдрийн яг хичээлээрээ юу үзэх юм бэ гэхээр LLM модуль сурахын өмнө бид нар нэг текст утгаа хэрхэн тоо утга руу хөрвүүлж тийм хөрвүүлэх вэ гэдгээр ерөнхийдөө үзнэ гэсэн үг. За тэгэнгүүт ерөнхийдөө токенжуулалт хэрхэн явагддаг вэ гэдээ ингээ харах юм бол энэ жишээн дээр ерөнхийдөө ингээд I love coding and writing гэж юм тийм. Тэгэхээр эхний хэлжинд ерөнхийдөө текст утгуудаа ерөнхийдөө тоо утга руу хөрвүүлэх ёстой. За энэ ерөнхийдөө процессыг ерөнхийдөө токенжуулалт гэж яриад байгаа гэсэн. За тэгээд ингээд аваад үзэх юм бол ерөнхийдөө текст утгууд маань тоо утгууд руу хөрвөөд тоо утгууд руу хөрвсөн утгууд маань ерөнхийдөө embedding layer болоод embedding table болоод ерөнхийдөө цаашаага загвар сурах үйл явц маань явагдана гэсэн. Тэгэхээр өнөөдрийн хэдүүлээ яг үзэх хичээл маань яг загвар сурахын өмнөх үе шатанд яг юу болдог вэ те хэрхэн текст утгыг тоо утга руу хөрвүүлдэг вэ гэдэг талаар л ерөнхийдөө үзнэ гэсэн. За тэнгууд токенжуулах ерөнхийдөө 3 ерөнхийдөө төрөл байдаг гэсэн. За эхний төрөл нь юу вэ гэхээр үгэн дээр суурилж токенжуулалт явагддаг гэсэн. Үг болгоноор нь токенжуулдаг гэсэн. За жишээлбэл үг болгоноор нь токенжуулна гэдэг маань одоо жишээлбэл I love coding and writing гэдэг маань ерөнхийдөө үндсэндээ 5 токен болгоно шүү дээ. Энэ болгонд нэг тоо утга оноо гэсэн. За дараагийн токенжуулалт маань юу юм бэ гэхээр дид үгэн дээр суурилсан токенжуулалт гэж яваад байгаа гэсэн. За 3 дахь токенжуулалт нь юу вэ гэх юм бол ерөнхийдөө нэг үсэг болгоноор нь токенжуулах юм тийм. Эхний үсэг нэг токен, I гэдэг үсэг нэг токен, L гэдэг үсэг нэг токен тийм. За тэнгууд ерөнхийдөө дид үгээр одоо токенжуулдаг болохоор алгоритмуд байдаг. За энэний одоо жишээлбэл түгээмэл алгоритмуд нь гэх юм бол byte pair encoding гэдэг энэ ерөнхийдөө яадаг алгоритм юм бэ гэхээр одоогийн нөө ChatGPT гэдэг тийм GPT модель гэдэг байна шүү дээ. GPT-2, GPT-4 гэсэн модулууд ерөнхийдөө яг энэ алгоритмаар токенжуулдаг гэсэн. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр яг энэ алгоритмын талаар бас яг дэлгэрэнгүй үзнэ гэсэн. За тэгээд дараагийн токенжуулдаг бас аргууд байна тийм. Word piece, sentence piece гэдэг энэ алгоритмууд байна. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа югаар. За хэдүүлээ embedding токенайзер гэж. За өмнөх хичээлүүдээр ерөнхийдөө та хэд кодын юг яаж өгж байгаа вэ? Эндээс юу ачих вэ те? Кодын юга. За гаргачих кодын юг. Та хэд энэ хоёр руу арах боломжтой байна. За би хаягийг биччихье да. Энийг класс руу өгчих үү те? Яаж өгөх вэ? Класс руу өгчих үү те? Энэ код. Юун дээр класс дээр байгаа кодын юу аа? Энийг чинь. За Public юу хуулаад бичиж. Тэг хуулаад бичиж. Тавьчихна үү те. За хэлээ. За та юун дээр нэрч өгөх те токенжуулалт.
орж ийнө үү те код нь. За хэдүүлээ тэгвэл за эхний ээлжинд юу орчтой. За иш орчтой. Tick tokenizer dot vercel dot app гэдэг иш орчтой. За энэ сайт маань яадаг юм бэ гэхээр ерөнхийдөө одоогийн ChatGPT-ийн модулууд хэрхэн токенайзер үүсгэдэг гэдгийг ерөнхийдөө туршиж үзэх боломжтой сайт гэсэн. Тэнгүүт за эндээс ерөнхийдөө модулоо сонгочихно. Токены тов маань энэ дээр гарч ирнэ. За энэ дээр ерөнхийдөө яг ямар текст өгөх вэ гэдэг өгнө гэсэн үг бол. За хэдүүлээ тэгэхээр эндээс эхний ээлжинд хэдүүлээ GPT 2 модулийг туршаад үзье тий. GPT 2. GPT 2 дэшэн. За GPT 2 модулаа сонгоч. За энэ дээр хэдүүлээ энэ текстийг хуулаад тавьчих. Тавьсан уу те? Манайд ойлгомжгүй юмудаа байл ерөнхийдөө дор нь асуугаа авчиж болно шүү дээ. Энэ яаж байгаа, тэр нь яаж байгаа. За тэгсэн чинь GPT 2 модулаар хэдүүлээ ингээд токенайзер хийгээд үзсэн чинь нийтдээ 256 токенайзер үүсчихтэй. Токен үүсчихтэй. Тэнгүүд за жишээлбэл Монгол гээл аваад үзвэл Монгол гэдэг чи одоо 4 токен болчихтэй. За 127 жишээлбэл 1 токен болж байна. 677 гэхэд 2 токен болж байна ч юм уу те. Та харж байна уу те өнгөөр нь хэдэн токен болж байгааг нь. За тэгээд 126 ингээд. За жишээлбэл за Монгол гэд үзэх юм бол им үсэг дангаараа 1 токен болж байгаа юм. GPT 2 дээр 43108 гэсэн токен болж байгаа юм байна. За А үсгээс дангаараа 1 токен болж байгаа юм байна тий. 15166 гэсэн токен болж байгаа юм байна. За Г үсэг жишээлбэл 2 токен болж байна тий. 140 111 гэсэн токен болж байна. За А хэл гэдэг бол бас 2 токен болж байна тий. 25440 119 гэсэн токен болж байна. За тэгээд ингээ үзэх юм бол за одоо өндөг гээд эг гээд үгөө тий. Тэнгүүд өндөг гээд үг эхний үсгийн томоор бичээд эхний үсгийн томоор байхад ерөнхийдөө за 36 гэсэн И үсэг нь бол 36 гэсэн токен болсон байна тий. 36. За 2G үсэг нь болохоор 1130 гэсэн токен болж байгаа юм байна. За тэгсэн чинь жижигээр яасан чи яаж та харж байна тий. 1 токен болж байна тий. Жижигээр. Тэгэхээр ерөнхийдөө GPT 2 модуль яадаг байсан бэ гэхээр ерөнхийдөө том ба жижиг үсгнүүд ерөнхийдөө ялгаатай токенайзер үүсгдэг гэсэн. Ялгаатай токенжуулдаг гэсэн. Том ба жижиг үсгүүдийг. За тэгсэн чинь эг гээд бүр томоор бичсэн чинь бас яаж вэ? Бүр томоор бичсэн чинь бас И үсэг нь бас өөр токен болчихно тий.
Тэгэхээр ерөнхийдөө томоор эхлэх, эсвэл бүр томоор бичих, жижигээр бичгүүд ерөнхийдөө ялгаатай токенжуулалт үүсдэг гэсэн. За тэгээд хэдүүлээ доош нь яваад код дээр очиод за энэ код маань ерөнхийдөө 1-ээс 100 хүртэлх рейнжийг аваад 3 болон 5 хуваагддаг бол 3 болон 5 хуваагддаг гээд зөвхөн 3 хуваагддаг бол 3 хуваагддаг, 5 хуваагддаг бол 5 хуваагддаг гэсэн код байна тий. За энэ дээр та хэд ажиллаж гин үү тий. Жишээлбэл 1 tab байхад 220 гэсэн токен үүсгэж тий. Дараагийн tab дээр яаж дахиад 220 гэсэн токен үүсгэж байгаа. Тэгэхээр tab болгон дээр нэг токен авдаг гэсэн. 1 tab байх юм бол 220, дахиад 1 tab байх юм бол 220 гэдээ явдаг гэсэн. Тэгэхээр энэ нь яаж юм бэ гэхээр нэгсэнд айгүй их токен үүсгэх юутай гэсэн. Эрсдэлтэй гэсэн. Яг тэгэхээр tab болгон дээр токен үүсээд байгаа юм чи магадгүй 1000 tab байх юм бол тэр болгоны тоогоор 220 гэсэн токен үүснэ гэсэн. Нэгсэндээ. Тэгэхээр яг гэхээр LLM руу оруулаад сурах үед мэдээж бид нар embedding table үүсдэг. Embedding table үүсэж байгаа дээр маш их хэмжээний тийм том table үүсчдэг. Тэр нь яг гэхээр сурах процессыг аюул удаан болгодог гэсэн. Нэг талаас сурах процессыг аюул удаан болгодог. За тэгээд OpenAI яасан бэ гэхээр ерөнхийдөө GPT-2 модулоос GPT-4-гээд дараагийн сайжруулсан модулыг гаргасан байгаа. За тэр нь ямар токенжуулалт хэрэгэлсэн бэ гэхээр одоогийн энэ байна. За гэсэн чинь өмнө хэдүүлээ хэдэн токен болж илаа. 200 тарчтай. Өмнө чинь GPT-2 256 токен болж ирсэн тий. За тэгсэн чинь GPT-4 дээр болохоор 158 токен болж тий. Тэгэхээр илүү үр дүнтэй токенжуулдаг болсон гэсэн. Илүү үр дүнтэй токенжуулдаг болсон гэсэн. За ингээд харах юм бол бидний нөгөө нэг яриадсэн саяны яриадсэн жишээлбэл энэ чинь хэдэн тав бэ? 6 тав маань 6 тав маань өөрөө нэг л токен болсон гэсэн. 286 гэдэг нэг л токен. Өмнө нь болохоор яаж исэн бэ гэхээр тав болгоныхон тоогоор 220 гэсэн токенууд үүсэжсэн гэсэн тий. Тэгсэн чинь энэ маань ерөнхийдөө тавын тоогоор нэг л токен үүсгдэг гэсэн. За жишээлбэл энэ дээр 3 спейс байна. 262 гэдэг токен үүсгдэг болсон юм байна гэсэн. Тэгэхэд өмнө яаж исэн бэ гэхээр 262 биш 200 гэдлээ. 223 удаа байдаг гэсэн. 223 удаа гэсэн. Спейс болгоных яваа. За тэгээд харах юм бол Монгол гэдэг бол өмнө 5 токен байдаг гэсэн нэг хөрчлөлт ороогүй юм шиг байна. За юу ч юм бол том өсгч юм бол 36. Бүгд томоор ах юм бол бас ялгаатай токенжуулдаг ерөнхийдөө алгоритм нь ерөнхийдөө хэвээрээ байна гэсэн. Тэр нь бол. Тэгэхээр эндээс юуг ойлгож болох вэ гэхээр үгийг одоо яаж бичиж байгаас хамруулаад бүгднгийн том үсгээр бичих юм бол ялгаатай токенжуулдаг, бүгднгийн жижиг үсгээр бичих юм бол ялгаатай токенжуулалт үүсдэг. За эхний үсгийн томоор ч юм уу тийм байдлаар бичих юм бол ерөнхийдөө бас ялгаатай токенжуулалт үүсдэг юм байна гэдгийг ерөнхийдөө харж болно гэсэн. За ChatGPT-ийн ерөнхийдөө токенжуулалт ерөнхийдөө яг дараасан байдлаар явдаг байх нь шүү дээ. Яг Монгол улсын нийслэл Улаанбаатар тий. Тэгэхгүйгээр нөгөө талаас эсрэг тийш токенжуулалт ерөнхийдөө явагддаг гэсэн эсрэг тийш. За хэдүүлээ тэгвэл дараагийн нэгээр ран хийх юм аа. За хэдүүлээ жишээлбэл үзье тий. Өнөөдөр бороо орж байна гэдэг. Монголоор хэдэн токен болж байна вэ?
За өнөөдөр бороо орж байгаа гэх юм бол монгол хэлэн дээр ерөөхдөө 22 токен болдог байна тий. За тэгээд за англи дээр жишээл өнөөдөр бороо орж байна. Гэхдээ үзэх юм бол ерөөхдөө 5 токен болчих тий. Тэгэхээр ерөнхийдөө яагаад GPT модель монгол хэлэн дээр жоохон муу ажиллаад байдаг вэ гэхээр ерөнхийдөө хоёр шалтгаан байдаг гэсэн. Нэгт болохоор токенжуулалттай аягүй холбоотой. Монгол үг одоо жишээлбэл сая хэдүүл харлаа шүү дээ. 22 токен үүсгэж хахад яг ижил утгатай англи үг жишээлбэл 5 токен үүсгдэг байх жишээ нь тий. Тэгэхээр илүү англи хэл дээр илүү токенжуулалт нь илүү сайн явагдаад байгаа болохоор илүү нөө англи хэл дээр илүү сайн суралцаад монгол хэл дээр болохоор токенжуулалт нь болохоор аюул их токен үүсгдэг болохоор ерөнхийдөө жоохон муу сурдаг гэж ойлгож болно гэсэн. Хоёр дахь шалтгаан нь юу байдаг юм бэ гэхээр ерөнхийдөө сургаж байгаа текст хэмжээ гэсэн. Англи хэл дээр сургаж байгаа текст хэмжээ аюул их байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр сургаж байгаа текст хэмжээ их байх тусмаа ерөнхийдөө одоогийн large language modelүүд ер нь аюул сайн сурдаг гэсэн. Монгол хэл дээр ягаад нэг сайн биш байна вэ гэхээр ерөөдөө бас сургаж байгаа текстийн хэмжээ бас англи хэлтэй харьцуулахад бага болохоор ерөөдөө бүр тийм англи хэл шиг тийм сайн бас сурдгоо гэсэн. За. За, асуух зүйл байна уу гэдэл бодож байна. Тоон утгыг бас токенжуулна гэсэн үг. Ер нь бол текст утга, тоон утга, символ ч юм уу тий бүхэл утгыг ерөөдөө токенжуулдаг гэсэн. LLM сурах юм бол. За дараагийн ойлголт юу вэ гэхээр хэдүүлээ Unicode гэдээ сонсч байсан уу тий? Unicode, ASCII гэдээ сонсч байсан баг тий. За тэнгууд ASCII гэхээр ерөнхийдөө зөвхөн англи хэлэн дээр л англи үсгүүд дээр л гаргаж ирсэн одоо нэг тоон утга руу хөрвүүлэх ерөнхийдөө кодч гэсэн үг шүү дээ. Та сонсч байсан уу тий ASCII-г? За жишээлбэл ASCII-гээр үзэх юм бол яач за хэдүүл ASCII үзэж 97 гэсэн утга авдаг тий. Тэнгүүд том A-г үзэж 65 гэдэг утга авдаг тий. Тэгэхээр ASCII гэдэг бол бас ялгаагүй ойлголт. Ер нь бол англи үсгүүдийг хэрхэн тоон утга руу хөрвүүлэх вэ гэдэг ерөөхдөө гаргачлах юм уу тий. Зөвхөн англи хэлэн дээр л гэсэн үг. Гаргасан тийм кодчлын нэгэсэндээ кодчлын стандарт гэсэн үг байхгүй. Тий, тэрний өмнөх процесс гэсэн үг байхгүй. Тэрний өмнө мэдээж бид нэр тодорхой хэмжээнд текст утгыг ч юм уу ямар нэгэн стандартаар тоон утга руу хөрвүүлэх хэрэгтэй шүү дээ. Олон улсын стандартаар тэр стандарт гэсэн үг. Энэ маань ерөөхдөө тоон утга руу хөрвүүлчихөөрөө дараагийн нөгөө нэг техник болгох нөгөө нэг юу руугаа явдаг гэсэн. Хоёр тийн тооллын систем руугаа явдаг гэсэн. Тэр чинь болохоор машины хэл гэсэн үг шүү дээ. Энэ бол яг өмнөх процесс нь гэсэн үг байхгүй. Энэгээр ингээд утсан чинь энэ дээр бас монгол үгэн дээр болж ийн тий. Хэдүүлээ. Unicode гэдэг нь бол ерөнхийдөө яг нэг бүх хэлэн дээр зориулж гаргаж ирсэн. Одоогийн байдлаар ерөнхийдөө 154 мянган тийм нэгсэндээ юг 100 характеруудыг юу яадаг гэсэн. Тоон утга руу хөрвүүлэх тийм стандарт гэсэн. Олон улсын стандарт гэсэн. За хэдүүл ингэж одоогийн үзэх дараагийн үзэх юу маань ерөөхдөө гол сэдв байгаа өнөөдрийн white pair encoding гэдэг энэ алгоритм нь одоогийн нөө ChatGPT-ийн юу яадаг алгоритм гэсэн. Токенжуулдаг алгоритм гэсэн.
За тэнгууд хэдүүлээ өмнө нөгөө нэг ярьсан шүү дээ. ChatGPT бол subword-оор токенжуулдаг гэх тээ. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр үг бүрээр нь токенжуулдаг эсвэл character бүрээр нь токенжуулдаг давталтаар нь тоолдог гэсэн. Давталтыг нь харгалзаж үзээд токенжуулдаг гэсэн үг байхгүй. За тэгэхээр хэдүүлээ одоо яг энэ юуг илүү сайн үзнэ гэсэн. Илүү яг алгоритм нь яаж ажилтгийг, ямар зарчмаар ажилтгийг. За эхний юу маань тексттэй хэдүүлээ харч тээ. Энэ текстийг хэдүүлээ жишээ олгоод аваад үзчих. За сайн байна уу? Монгол улсын хүн ам 3.5 сая бөгөөд Монгол улсын Улаанбаатар хот юм а гэж тээ. За тэнгууд хэдүүлээ энийг эхний байдлаар зүгээр юугаар кодлж үзье тээ. Encode ашиглаад хэдүүлээ зүгээр кодлоод үзчих. Encode ашиглаад тоон утга руу хөрвүүлээд encode ашиглахдаа ерөнхийдөө UTF-8 гэдэг олон улсын стандартыг ашиглаад encode-лж гэсэн үг. За encode-лдаг ерөнхийдөө UTF Unicode гэдээ яриад байдаг шүү дээ. UTF гэдэг тэр нь болохоор ерөнхийдөө олон улсын стандарт. Тэгээд 4 болон 8 16 гэсэн битүүдээр ерөнхийдөө токен юу яах тоон утга руу хөрвүүлэх боломжтой гэдээ гаргасан байна. Тэгээд ерөнхийдөө түгээмэл ашигладаг нь та бас мэдж байгаа тий. UTF-8 гэдэг энийг ерөнхийдөө түгээмэл ашигладаг. 16 гэдээ гарсан ч гэсэн ерөнхийдөө 16-г бол ерөнхийдөө ашигладаг байна. Яагаад тэгэхээр маш их хэмжээний санах байцдаг. Жишээлбэл одоо 4 битээр ч юм уу тий. Яач юу? 4 битээр одоо яах боломжтой юм бэ? Тоон утга руу шилжүүлэх боломжтой юм. Заавал 16 битээр яагаад шилжүүлэх боломжтой юм бэ? Тэгэхээр хамгийн үр дүнтэй ерөнхийдөө одоогийн байдлаар ашигладаг нь бол UTF-8 байгаа гэсэн. За ингээд хэдүүлээ эхний эжинд юугаар шууд encode-лоод UTF-8-аар encode үсгээд үзэхээр нийт токны маань тойл 89 тий. 89 биш шүү хотлоош би эхний эжинд токен юу үсгэчээд тийм байна тий. Текстийн маань тоо 89 тий. Тэнгүүд токны том маань ерөнхийдөө 160 болж тий. Тэгэхээр яадаг вэ гэхээр ерөнхийдөө за нэг үсэгч байна уу тий. Нэг үсэг 2 тоон утга руу хөрвөх тийм юутай байдаг гэсэн. Боломжтой байдаг гэсэн. Энэ нь ерөнхийдөө яг олон улсын стандарт яг зөвхөн тим юм гэсэн юу байхгүй. За жишээлбэл за А үсгийг Монгол А үсгийг 200 за Монгол эс үсгийг 209 129 ч юм уу тий. Тэгэл кодлчдаг гэсэн. За хэдүүлээ энэ дээр төвшөө үзчихээ л да. За тий тэгж гин гэсэн үг. За жишээлбэл эс гингүүтээ хэдүүлээ ингээ харчих. Код яа дах код текст код пост PC нэг текст дээр болохгүй за гэж. За текст source гэж хот текстийн код гэж. Яа PC гэдэг юм л да. Тип нэ яагаад гэдэг нь лист энэ чи юу руу хөрвүүлэх ёстой шүү дээ. Лист int руу хөрвүүлчих болох юм шиг тий. Tokens int руу хөрвүүлчих болох юм байна л да. Tokens гэдэг рүү оруулаад хэдүүлээ.
За жишээлбэл за одоо үзчих тий. За A гэдэг бол 97 гэсэн. UTF-8 гэдэг стандартаар бол 97 гэсэн тоороо өргөдөг байна тий. За тэнгүүт Монгол А усыг жишээлбэл 2 юунаар өргөж байгаа байхгүй 208 176 ч юм тий. Монгол C усыг жишээлбэл 209 129 ч юм тий. Энэ нь бол яг миний хувьд сайн мэдэхгүй байна. Яг тийм тодорхой яг алгоритм байдаг үгүй бол яг сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө бас миний бодож байгаагаар бол байдгүй хаа. Ерөнхийдөө яг нэг анх жишээлбэл Америк үүсгэж ч юм уу тий. Тэнгүүт Америкийн юунууд айгүй богинохон сүүлд үүссэн одоо нэг Кирилл ихэд латин юунууд нэлээд богино юутай надад санагдаад байдгийг. Богино коддаг. Одоо жишээлбэл сая хэдүүлээ үзсэн шүү дээ. A үсгийг харсан чи 97-гийн токенжуулсан байсан. Тэгсэн чинь Монгол А үсгийг болохоор 2 тоогоор токенжуулсан байх жишээ нь ч юм уу тий. За. За тэнгуут UTF-8 гэдэг бол та бүгд рэнжийг мэдж байна уу те? Ямар рэнж утгаадаг вэ гэхээр 2.8 зэрэг буюу 0-оос 256 гэсэн юугаар кодлогддог гэсэн. 5 утгаар кодлогддог гэсэн. Тэгэхээр UTF-8-аар бол жишээлбэл 300 гэсэн утга бол авахгүй нь шүү дээ. 2.8 зэрэг буюу 256-аар кодлогддог гэсэн. Тэр хүртэлх утгуудаар кодлогддог гэсэн. Хоёр токен болоод байгаа нь тэрнтэй холбоотой биш. Жишээлбэл хоёр авж байгаа жишээлбэл энэ дээр 9 үсэг гэхэд жишээлбэл 209 129 орж штэ тий. Тэгэхэд жишээлбэл 285 ч юм уу 129 байж болохгүй л гэсэн үг байхгүй. Энэ хоёр авж байгаа утга маань хоёулаа 256-аас бага байна л гэсэн үг байхгүй. 2.8 зэрэг буюу 256-аас ирэхэд бага утга авна л гэсэн. За хэдүүлээ тэгвэл дараагийнхаа руу оръё те. Тэгэхээр хэдүүлээ эхний ээлжин за код арай те. Эхний код маань ерөнхийдөө үгсийн нэгсэндээ хэдүүлээ ямар үгэнд ямар тоо харилцах вэ гэдэг тийм үгсийн сангаа өөрснөө зохионо гэсэн үг байхгүй. Токен жолно гэдэг маань. За тэгээ харах юм бол хэдүүлээ 0-оос 256 хүртэлх ерөнхийдөө эхний ээлжинд тийм үгийн санга авчиж гэсэн. 0-оос 256 хүртэлх. За 0-оос 256-гаа авангуудаа дараагийн токенжуулалт маань ерөнхийдөө 256-аас дээш тийм тоогоор эхэлнэ гэсэн үг байхгүй. Яагаад тэгж байгаа вэ гэхээр хэдүүлээ өмнө 0-оос 128-ыг авчаад дараагийнхаа 129 ч юм уу тий. Тэрүүгээр шинэ токен үүсгэхдээ 129 гэдэг токенжуулаа явуучих юм бол энтэй чинь давхцчихна гэсэн. Тэгэхээр дараагийн токенжуулж байгаа ерөнхийдөө гаргаж байгаа хэдүүл ингэ чинь үүсгэж байгаа токен маань өмнөх токенуудтайгаа ерөнхийдөө давхцахгүй байх хэрэгтэй гэсэн. Тийм болохоор ерөнхийдөө өмнөх токенууд маань ерөнхийдөө хэдүүлээ UTF-8 гэж явж байгаа юм чинь 0-оос 256 хүртэлх хэдүүлээ тийм юу үүсгэсэн гэсэн үг байхгүй. Кодчлол үүсгэсэн. Дараагийнхан кодчлуудыг хэдүүлээ 257 258 гэж явуулна гэсэн үг. Шинээр гаргаж байгаа токенуудаа. За тэнгууд хэдүүлээ эхний функц байна тий. Эхний функц яадаг функц юм шиг байна. Эхний функц. Эхний функцийг хэлэх юм байна. Эхний функц яадаг юм шиг.
За эхлээ юутаж IDS гэдэг нэг юм авдаг юм шиг тий. IDS авдаг. IDS авангуудаа яадаг юм шиг байна. IDS аваад zip гэдэг маань яадаг функцлээ. Тий, авсаргаад гэсэн үг шүү дээ. IDS бүх IDS авангуудаа тэрийг авсаргаад 2-2-оор нь шүү дээ. 2-2-оор нь 2-2-оор нь for гүйлгээд тэр хоёр авсныг яаж энэ дээр ямар үйлдэл хийж байгаа юм шиг. Ойлгохгүй тий. За хэдүүлээ тэгвэл энэ дээр юу ачи. За би энийг энэ функцийг ажиллуулчих. Сонсон байна. Аргумент. Хэдэл юм байна. Энийг төр устгах чи зэ. За хэдүүлээ энэ кодыг яхаас өмнө ерөнхийдөө функц болгоноор яваач тээ. Шир код нэгч маань. За хэдүүлээ функцээ дуудаад ажиллуулсан юм чи одоо шууд функцээ дуудаад за энэ дээр за юу хөө энэ байгаа бичих үү. За git status функц маань яадаг юм шиг ойлгосноо тий. Одоо хэдүүлээ ерөнхийдөө ziplet 2-2-оор нь оруулсан шүү дээ тий. Тэнгүүтээ ziplet 2-2-оор нь ерөнхийдөө тоолно гэсэн үг байхгүй. За эхний эжинд 9-ийг хатад толж байна тий. 9 орсон юу хэд байна гэсэн чинь 1 л байна тий. За дараагийнх нь яаж чинь итэ тоосон чинь 2 ширхэг байна тий. Тэгэхээр ерөнхийдөө git status функц байна. Ерөнхийдөө 2-2-оор нь IDS аваад IDS гэдэг маань IDS авангуудаа 2-2-оор нь ziplet тэр хоёрынхаа хооронд тэр хоёр нь хэдэн удаа давтагдсан байна гэдгээ тоолоод эргүүлээ буцаана гэсэн үг байхгүй. За ойлгосноо тий. За дараагийн функцийг тайлбарлах юм байна. Дараагийн функц маань. За дараагийн функц маань ерөнхийдөө 3 утга авдаг байна шүү дээ. Sequence гэж аваад share гэж аваад тэгээд while гүйлгээд явчихтээ. За дараагийн функц маань ерөнхийдөө яаж байгаа юм бэ гэхээр sequence гэсэн юу авж ийн, pair гэдээ авж ийн, new id гэсэн юм авч тээ. Тэнгүүтээ merged гээд
Merged гэсэн юу зарлж байна. Энэ нь юугаар байх юм бэ гэхээр list-ээр байна гэж зарлж байна тий. List байна. I гэсэн бас нэг хувьсгч зарлж байна. I гэдэг хувьсгч нь яаж юм? Тгээс эхэлнэ гэж тий. За тэнгүүтээ while яваад I нь болохоор sequence-ийн len хүртэл явна гэд. Тэнгүүтээ sequence-ийн len-ээс бага байх юм бол I яаж if гээд нөхцөл шалгаж байна тий. За энэ нөхцөл нь яадаг нөхцөл юм шиг байна. Хоёр нөхцөл шалгаж шүү дээ. Нэрийг авах нэг удаа. За I нь болохоор юунаас бага нэ гэхээр sequence-ийн уртаас бага нүг шалгаад байна тий. Sequence-ийн уртаас бага нүг нөгөө нөхцөл нь болохоор sequence гэдэг нэг гэсэндээ бас нэг тийм листерхүү юм авч шүү дээ. Тэрнийхэн I дугаар элемент, I дээр нэмэх нь элемент нь болохоор pair гэдэг энтэйгээ тэнцүү байна уу гэж шалгаад байна тий. Хэрвээ тэнцүү байх юм бол merged гэсэн list рүүгээ шинээр үүсгэж байгаа ID-га өгөөд байна тий. Шинээр үүсгэж байгаа ID-га өгөөд байна. Тэгэхээр манай нөгөө нэг токенжуулалтын маань гол яг санаа нь яг энэ дээр явж байгаа гэсэн. Гол яг токенжуулалтын маань санаа нь энэ дээр явж байна. За хэдүүлээ яг нөгөө дамжуулж байгаа юуг нь дэлгэрэнгүй юу яагаад үзэхээр та айгуусан ойлгох хаа. Яг ямар үйл явц болоод байна уу гэдээ хэдүүлээ үзэхээр. За тэгэнгүүт хэдүүлээ. За ерөнхийдөө хоёр функцлээ шүү дээ тий. Хоёр функц байна. Хэдүүлээ өнөөдрийн хэдүүлэнгийн зорилго ерөнхийдөө энэ хоёр функцийг л аягуулсан ойлгох гэсэн. Тэгэх юм бол ер нь ChatGPT модель яаж токенжуулдаг вэ гэдгийг ер нь бол үндсэн санааг нь хэдүүлээ ойлгочихно гэсэн. За тэгэнгүүт хэдүүлээ одоо юу руу нэг ороод үзчихтэй. Завсарлахаас өмнө хэдүүлээ эхний хэлжинд за би ингэчээ. Та энийг харчвал ер нь ойлгочих байхаа. Byte үндсэн санаа нь бол ердөө ингийн. Та хэд зүгээр ингээл үндсэн санаа нь ердөө ингийн. За хэдүүлээ харъя тий. За нэгэсэндээ ийм текст байсан гинэ. 3A BD дахиад 3A BAC гэсэн ийм текст байсан. За тэгсэн чинь эхний удаад яаж эхний удаа AA-ийн Z гэдэг юугаар яачих чинь тий. Replace хийчих чинь тий. Z гэдэг юугаар replace хийчих. За тэгсэн чинь одоогийн дараагийн үүсэж байгаа table маань юу болох вэ? Z ABD дахиад энэний дараагийн 2A нь болохоор дахиад Z болно тий. Z ABC гэсэн юу үүсч. За тэгсэн чинь ингээд хэдүүлэн гэж саяны юутай ерөнхийдөө ойролцоогоос 2-2-оор нь ерөнхийдөө merge хийгээд тоолно гэсэн үг шүү дээ. Тоолж байгаа гэсэн үг шүү дээ. За дараачийн удаад гэсэн чинь яаж юм? AB гэдгийг replace хийж чинь тий. AB гэдгийг юугаар replace хийж чинь? Y-аар replace хийж чинь тий. Тэгсэн чинь яаж? ZY D ZY AC үүсч тий. Тэгсэн чинь дараа нь яасан бэ гэхээр одоо энэ үед бол хэдүүлээ нөгөө нэг анх магадгүй аюул олон хэдүүлээ үсэг болгон дээр баг ингээд токен ашиглаад байсан бол эн чинь ингээд багасч шүү дээ. За дараа нь яг гэхээр Y гэдэг чинь өөрөө цаанаа ингээд хоёр үсэг нэг токен болчихж байна гэсэн. За Z гэдэг чинь бас хоёр үсэг нэг токен болчихж байна гэсэн. За дараагийн удаа яаж ийнө вэ гэхээр ZY яаж те токенжуулж те. За ZY-ыг X гээд токенжуул replace хийх юм бол XD XAC гээд үүсчихэн гэсэн. За энэний үр дүнд яг юу болж байна? Хариулах хөвгтэй нэ.
Аха. Тий, ер нь бол үндсэн санаа нь бол ерөөсөө л тэр. Энэ алгоритмын яг үндсэн гол санаа нь юу гэх юм бол хамгийн олон давтагдж байгааг нь нэг токен үүсгэжтэй. Тийм бол хамгийн үр ашигтай гэсэн үг. Хамгийн олон давтагдж байгааг нь давталтаар нь гэсэн. Ергээд яг тий. Ер нь бол яг зарчим нь бол ер нь тэр алгоритмтай төстэй гэсэн үг. Яг бол яг тэр алгоритмтай ер нь бол зарчмын хувьд л төстэй гэсэн үг. Тэгэхээр яг одоогийн үр дүнд юу үүсэж байна гэх юм бол анх магадгүй давтагдсаныг харах юм бол айгүй болоо ингээд давтал байгаад байсан шүү дээ. Тэгэх юм бол явсаар хагаад XD, XAC гэдэг л үүсэж дээ. Магадгүй ахад цаашаа юуг нь арилгах боломж байна шүү дээ. Энэ 2x-ийг 2x-ийг бол арилгах боломж байхгүй юм байна тий. Ахаа магадгүй энэ дээрээ XD биш XA гэсэн бол ахад XA 2XA нэгтгэж боломжтой гэсэн үг шүү дээ. За тэгэхээр ерөнхийдөө та харах юм бол алгоритм маань ерөнхийдөө ойлгомжтой байгаа зү. 2-2-оор нь авч яваад давталтыг нь тоолоод тэр давтагдж байгаагуудаа хооронд нь мерж хийгээл яваад байна гэсэн үг. Тэгэх юм бол магадгүй хэдүүлээ анх эхлээд эн чинь за 3, 5, 8, 11. Магадгүй анх эхлээд 11 нь токен үүсгэх ёстой байсан бол хэдүүлээ явсаар хагаад эцэст нь 5хан токен үүсгэж байгаа гэсэн үг байхгүй. Энэ нь өөрөө эргээд нөгөө загварын сурах тийм илүү үр ашигтай тооцоолол хийх дээр загвар сураад илүү үр ашигтайгаар тооцоолол хийх дээр илүү оновчтой болж байна л гэсэн. За, ерөнхий алгоритмын үндсэн санаа нь энэ байна. За, хэдүүлээ завсарлажаад ерөнхийдөө алгоритм руугаа эргээд орох уу. Тэр ноёд бол тийм ажил тэгээ зарим нь ажиллаж байгаа юм байна. Өмнөх хичээл дээр ямар сэдвүүд орсон бэ? Neural network. Ингээд GPT тохиомжуулалтын талаар бид ороод баг тийм. MLP тэгээд
Нэг юм хатаач. Цогсоо юм биш. Энийг хаагаад шүү дээ. Анда хаахгүй тэгвэл надад тэгээ бийж. Одоо надад рекординг хийж ингэж явж байна. Камер. Аа. Энд чи аль дэлээ? Энэ. Юу нэрс хаагтсан л шүү дээ камер. За надад нэг тэр. Анас. Үргэлжилж байгаа юм биш үү? 54 минут явж байгаа юм. Тэгвэл Дэлгэцээ чи ширсэн. Дэлгэцээ ширсэн юм. ширэлцсэн баг. Ширэлцсэн. Энэ код. Код нь энэ дээр ахаар ингэж харагдсан юм шиг. Гочмор харагдахгүй. Энэ дээр харагдсан юм шиг. Ялээ. Энэ. Харагдахгүй шүү дээ. Чи ширэлт. Логдчих чадчих заарсан. Эсвэл нэмэх гэж байгаа юм чи юу? Чи яа хэрэгтэй юм. За шууд ингээл явчихдаг бол дараа нь код. Буцаад Present гэдэг. Энэ биш. За надад ч шүү. За надад шийдлээ. Аль чиний код нэмэх чинь. Windows Онц энийг шилж. Уг нь бүгдэлтэй. Windows шилж байна. Чин энэ шүү дээ. Болж байгаа хаа эндээ харагдахгүй байна. Яг энэ дээр энэ биш. За энийг хийж байгаа. Би дан код руу шилжиж байна. За хэдэл алгоритмынхаа яагаад юм салгацлаж байна. Тэр нь өөрөө салгаж тийм шүү. За хэдэл үндсэн жишээн дээр сая ер нь бол ойлгоцсон тий. Ойлгоогүй хүн байгаа яхад асуух ч юм уу ойлгоогүй. Хэдэл ахад нэг тавтаад оч тий. За ингээд харсан чинь A ерөнхийдөө 2 удаа тавтагдсан байсан. За 2 удаа энд A гэж орж ирээд энэ дахиад A гээд 2 удаа тавтагдсан байсан тий. Ерөнхийдөө хамгийн олон удаа тавтагдсан байсан гэсэн үг байхгүй. Тэнгүүд A-г 2A-г болохоор Z гэж тэмдэглээд тэгээд үтсэн чинь болохоор дараагийн хувиргалт маань ийм болсон тий. За тэрний дараа болохоор хамгийн олон тавтагдсан маань AB байсан тий. AB бас 2 удаа тавтагдсан байсан. Ингээд тоолоод үзвэл 1 2 тий. Тэгвэл 2 удаа давтагдсан баг хотон Y гэдгээр replace хийсэн. За тэгсэн чинь ZY DZY AC гэдэг. За тэнгуут яасан бэ гэхээр ZY ч яхаа 2 удаа давтагдсан байгаа юм чинь ZY-ыг replace хийгээд ийм болсон тий. За энэний ерөнхий санааг ойлгоцсон тий. За тэгвэл хэдүүлээ эргээд код руугаа буцчих да. Код руугаа буцаад
За тэнгууд эхний функц маань ерөөдөө тоолдог функц байгаа байхгүй. Хоёр дахь функц маань яадаг функц вэ гэхээр нэг тоолсноо аваад мерж хийдэг функц гэсэн. Саяны хэдүүлээ мерж хийгээд байсан шүү дээ. Тэрийг хийж байгаа функц ба гэсэн үг. За мерж хийгээд хэдүүлээ сая жишээлбэл 2a байх юм бол z-гээд ч юм уу тий. Шинээр нэг утга оноож өгөөдсөн шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр ерөнхийдөө шинээр токен үүсгэн гэсэн. Мерж хийснийхэн дараа шинээр ерөнхийдөө токен үүсгэн гэсэн. За тэр токен маань өөрөө яадаг токен юм бэ гэхээр өмнө хэдүүлээ 256 хүртэл токенжуулсан байсан. Тэгэхээр 256-аас дээшээ нэмэгдээд токенжуулаад явна гэсэн. За тэнгууд хэдүүлээ IDS гэдэг маань ерөнхийдөө хэдүүлэн гэж энэ гэсэн. IDS гэдэг маань эхний ээлжинд UTF-8-аар кодлсон кодууд маань гэсэн. Кодлсон нэгсэндээ токенууд маань гэсэн. За тэгэнгүүт хэдүүлээ дараа нь одоо шинээр токен үүсгэнэ гэж бодъё тий 256 тэгэнгүүт нийтдээ хэдүүлээ нөө үгсийн сангаа бид нэр ихэд 276 токен үүсгье гэд тогтоочих гэсэн 276 шинээр ерөнхийдөө 276 токен биднэрт ерөнхийдөө өмнө хэдэн токен байсан бэ гэхээр 256 токен байгаа гэсэн. За тэгэхээр бид нар хэд байна вэ? Шинээр 20 токен нэмж үүсгэнэ гэсэн үг байхгүй. Шинээр ерөнхийдөө 20 токен нэмж үүсгэнэ. За тэгээд доошоо хэдүүлээ. За код. За шинээр 20 токен үүсгэнэ. За эхлээд яах вэ гэх юм бол хэдүүлээ 20 токен үүсгэнэ. 20 токен маань ерөөдөө 0-аас 19 гэж үүснэ гээд. За тэгээ эхний удаа гэх юм бол IDS git status руугаа явуулчих гэсэн. Git status функц руугаа явуулаад эндээс юу ирэх юм бэ гэхээр нөгөө 2-2-ороо хэдэн удаа давтагдсан байна вэ гэдэг ерөөхдөө dictionary маяг юм ирнэ гэсэн үг байхгүй. За эндээсээ яаж байгаа юм гэхээр хамгийн их юу яаж байгаа давтагдж байгаа юугаа авчна гэсэн. Хамгийн их давтагдж байгаа хослолоо авчна гэсэн. За тэр хослолоо авангуудаа fair гэдэг ийшээ хадгалчих чинь тий. Тэнгүүд хэдүүл ингэж шинээр үүсэж байгаа ID маань одоо жишээлбэл 256-аас эхлээ нэмэгдээ явах нь шүү дээ. 256 дээр нэмэх нь гэж юм тий. 257-г үүссэн. За энэ болохоор юу юм бэ? 0-оос 255 утга гээд шинээр үүсэж байгаа токен маань юу гэж байгаа юм бэ? 256-аас эхэлж байгаа юм. Энд чинь 0-оос 19 гэж яваад. За тэнгүүд энд ямар үйлдэл хийгдэж байна вэ гэхээр гээд 0 болон 1 дэх юунуудыг авчиж чинь тий. Манай хоёр хослол байгаад байгаа шүү дээ тий. Хоёр хослолынхаа 0 болон юугаа авангуудаа за popularity гэж 0 болон тэнгүүтээ энэ дээр шинээр ID өгөөд шинэ ID өгөөд хоёр merge их хослолоо аваад шинэ ID өгөөд тэнгүүтээ шинэ ID-га merge pair гэдэг рүүгээ мэдээ шинэ ID-га дамжуулах хэвээр pair гээд яг аль хоёрыг нэгтгэх гээд байгаа юм бэ гэдгээ дамжуулах хэвээр тий. За аль хоёрыг нэгтгэх гээд байгаа вэ гэдгээ дамжуулна. IDS-ийг дамжуул. IDS гэдэг маань манай нөгөө нэг нийт токен шүү дээ. За энэ ерөнхий процедур нь бол яг ингэж ажиллаж байгаа гэсэн. За хэдүүлээ ерөнхийдөө айгүй ойлгомжтой болохын тулд энэний өмнө юу үүсгэж та? Энэний өмнө хэдүүлээ За энийг харуул та хэд айгүй сайн ойлгож байгаа хаа. За эхний ээлжинд хэдүүлээ жишээ болгоод за нөгөө нэг юугаа авч ин тий. Сайн байна уу? Монгол улсын хүн ам 3.5 сая бөгөөд гээд тий. За энэ дээр хэдүүлээ токенжуулалт үүсгээд үзье. За ингээд харсан чинь за ингээд харсан чинь ерөнхийдөө хамгийн их давтагдсны хэдүүлээ эхлээд авна шүү дээ. Тэгсэн чинь эхний удаа гэсэн чинь A хамгийн олон удаа давтагдсан байна тий. Тэнгүүд A-ийг ерөнхийдөө мерж хийж байгаа гэсэн. За 2A гинэ 2A усгийг мерж хийж байгаа шүү. Тэр хоёрыг ингээд шинээр ток үүсгэж байгаа гэсэн. За 2A усгийг шинээр мерж хийгээд бусд нь бол одоо мерж хийгдээгүй байна гэсэн үг шүү дээ.
За тэнгууд дараагийн удаа яаж байгаа вэ гэхээр хамгийн олон удаа давтагдсныг ахаал эргэж очиод тоолно гэсэн үг шүү дээ. Нэг гэсэндөө. Тэгээд тоосон чинь юу байна вэ гэсэн чинь 9 А усыг са хамгийн олон удаа давтагдсан байна тий. Тийм байдлаар хэдүүлээ ингээд ер нь бол саяны процедур маань давтагдаад явна гэсэн үг шүү дээ. За ингээд явна. За тэгсэн чинь энэ хэсэгт яаж чинь? Энэ хэсгийг ойлгож байна уу? Таад. Ойлгож байна тий? За яаж их шиг энэ хэсэг. Эхэлж моо үсээ дараа нь мон болоод тий өмнөх мэржилсэнтэйгээ ахаа мэржлээ явж байна тий. Энэ яасан бэ гэсэн чинь мон үслээ. Моны дараа ахаад тоосон чинь мон гээд ахаад 2 удаа магадгүй тоологддог ч юм уу тий. Тэгсэн чинь нөгөөдөг чинь макс болоод ахаад дараагийн удаа монго болоод тэгсэн чинь монгол гээд бүтнээр нэг үг токен болсон ба шүү дээ тий. За энэ яагаад тэгж байгаа юм бэ гэд тэгсэн чинь хэдүүлээ бидний алгоритм ерөөсөө л хамгийн их давталтаар нь тоолдог. Тэгээ үтсэн чинь монгол гэдэг маань хэдэн удаа давтагдсан байна. Энд нэг монгол гэж давтагдсан байна. Энд нэг ахаад нэг давтагдсан байна тий. Тэгэхээр энэ нөгөө нэг давталтаараа тоолоод монгол гэдэг маань ерөнхийдөө нэг токен болчихж байна гэсэн. Монгол гэдэг маань нэг токен болчихж байна гэсэн. За ингээд ажиглах юм бол ерөнхийдөө яаж яах вэ гэхээр шинээр мон гэд токен үүссэн. Тэрнээсээ ахаад хоошоо явж байгаа монгол болоод хамгийн эцсийн гаргаж байгаа энэ токен ч өөрөө нэг токен үүснэ гэсэн үг байхгүй. Энийний өмнөхнүүд нь бол ерөнхийдөө мерж хийгдээ явж байгаа болохоор бол тэд нар бол токен шин токенд бол орохгүй гэсэн. За улс мөн ялгаагүй байна те. Ул гэж яваад улс гээд улсын ингэж байгаа юм байна. Ахаад гэсэн чинь улсын гэсэн чинь ерөнхийдөө 2 үг байгаа юм байна те. Улсын ингээд 2 үг байгаа юм байна. Тэгсэн чинь энэ бас өмнөх мерж байна те. Өмнөх токен ISA гэсэн токен өмнө үүссэн. EIN гэдэг токен өмнө үүссэн байсан те. Тэгсэн чинь энэ хоёр бас мерж хийгдээд 2 удаа сайн гээд ахаа шинээр токен үүсч те. За ингээд харсан чинь хэдүүлээ. За ингэсэн чи яасан байна хэдүүлээ. Бүх мерж хийгдсэн токенуудыг ерөнхийдөө харуулж байна те. За энэ токенууд ерөнхийдөө мерж хийгдсэн гэсэн үг шүү дээ. За тэгэхээр Монгол гэдэг бол нэг токен болцсон байна. За 2А бол нэг токен болцсон байна гэл те. Тэгээ улсын гэдэг бол бас нэг токен болцсон байна гэд. Ингээд ерөнхийдөө юугаар нь харах юм бол ер нь бол та ойлгомжтой харагдаж байгаа шүү дээ. Яг үгээр нь ингээд юу байгаад харах юм бол. За хэдүүлээ дээшээ шилжээд энэ бас ерөнхийдөө яг адилхан алгоритмаар л явж байгаа гэсэн. Адилхан алгоритмаар явж байгаа. Гэхдээ яг нэг одоо жишээлбэл 208 176 ч магадгүй бидний нөгөө нэг А усг байхгүй. 2 удаа орж байгаа хамгийн олон удаа орж байгаа А усг 208 176 байхгүй. Энд чинь өөрөөр шинээр 256 гэдэг токен авчиж байгаа байхгүй. За дараагийн магадгүй 208 109 ч магадгүй бидний нөгөө нэг сайн гэдгийг ISA гэдэг юу байхгүй. Анц. Тий. Яг зөвөр юу ячиж байгаа л гэсэн. Эхний магадгүй эсчин 2 тийм юутай тий 2 тон утга UTF-8-аар шилжүүлэх юм 2 тон утга авдаг ч юм уу тий. Тэгсэн чинь дараагийн А орж ирж байгаа магадгүй хахад 2 тон утга авдаг ч юм уу тий. Эсвэл нэгийг ч авч болно гэсэн үг байхгүй. Тэнгүүд тэр хоёр нэгдээд ерөнхийдөө нийтдээ 4 тон утга илэрхийлдэг байсан бол магадгүй тэр нь шинээр 256 гэсэн нэг л тон утга авчиж байгаа гэсэн үг байхгүй. ISA гэдэг бол 256 гэж юу ачиж гэсэн. Одоо жишээлбэл 208 176 бол 256 л гэсэн үг байхгүй.
Тий 208 бол тэгж байгаа гэсэн үг. Одоо жишээлбэл ингэж авч хөлтний дараа өөртөө ороод нөгөөний үндийг нөгөө хоёр 176 гэдэг нь тааш ихсэн байна. 176 ингээд үүсний ихлэх болж төсөөлж байна. Тэр эхлэлийн утга тэр юуг л ерөөсөө тийм юу яахгүй байгаа гэсэн. Тооцохгүй байгаа гэсэн. Тухайн юу одоо жишээлбэл магадгүй ингээд за 9 гэдэг үсэг 208 176 тий. Тэнгүүд чиний асуугаад байгаа нь А гэдэг үсэг ахаад 208 189 ч юм уу тий. Тийм байх юм бол яг энэ 208 гэдгээ яаж ийнө гэж асуугаад байгаа шиг байна тий. Яг ижлэхээ орж байгаагаа тооцож байгаа юу гэж асуугаад байгаа шиг тий. Тэрийг үл ерөөсө тооцохгүй байгаа гэсэн. Магадгүй тэр 176 гэдэг чинь бол ерөөсөө одоо бидний яриад байгаа UTF-8 гэдэг бол тийм ерөөсөө давхцахгүйгээр кодлсон гэсэн. Ямар ч юуг давхцахгүйгээр кодлсон. Гэхдээ тэр нь тийм миний ойлгож байгаа шүү заяа. Та ядаас ахаад сайн судлаад үзээрэй. Нэг тийм алгоритмийн юугаар кодчлаагүй гэсэн. Одоо жишээлбэл алгоритмийн юугаар кодчлаагүй гэдэг маань магадгүй юу гэмээрээ. За жишээлбэл 9 үсэг байх юм бол ийм кодчлно. Дараагийн үсэг нь магадгүй энэ дээрээ нэгийг нэмснээр токенжуулна ч юм уу тий. Үгүй кодчлно ч юм уу тий. Тийм яг тийм тодорхой юу байхгүй байна. Алгоритм бол энэ нь ерөнхийдөө яг олон улсын стандартаар л кодчлсон. За бидний юу ч юм бол кирилл шүү дээ тий монголчин. Тэгэхээр кирилл юун дээр бол нэг ийм яг ийм стандартын кодчлууд хэрэглэнэ. Латин байх юм бол ерөнхийдөө ийм стандартчлалын кодчлууд хэрэглэнэ гэдэг л ерөнхийдөө кодчлалын стандарт гэсэн. Тэрнээс бол яг тийм логикоор яг тийм эсвэл ийм за дараачийн үсэг нь бол яг ийм ч юм уу тий. Яг тийм бол яг нэг тийм алгоритмын кодчлал биш ах тий. Тэгэхээр чиний асууж байгаа юу чи яг ахаад асуул. Тий. Дата хүн хэцүү том жишээлбэл олон зуус ном байдаг ч юм уу гэх юм бол одоо ингэ токенайз явах юм бол одоо жишээлбэл нэг өгүүлбэр ингэ нэг токен болох юм биш үү? Нэг өгүүлбэр нэг токен болохгүй. Яагаад тэгэхээр эн чинь нөгөө нэг эхний ээлжинд юугаар нь салгачиж байгаа байхгүй. Өсөг болгоноор нь салгачиж байгаа гэсэн. Тэгээд мэржлээд 2-2-оор нь мэржлээ явж байгаа гэсэн. Тийм. Тэгэхээр бол ерөнхийдөө бол яг юу явахтай бол юу яадаг хаа. Яг токенжуулалтын нөгөө бид нар ч юм бол энэ дэр жишээ алгоритм код авч үзээд байгаа шүү дээ. Токенжуулалтын юм дээр бас юу явдгийг үг болгоноор нь яг ингээд салгадаг байхгүй. Тэгээд хамгийн макста тухайн үгэн дээр очиод дуусна гэдэг нэг тийм юу тавьж өгдөг гэсэн. Тухайн үгэн дээр очиод тухайн үг яг ингээд бүтэн болчлоо шүү дээ. Тийм бол за нэг токен боллоо. Дараагийн магадгүй сайн байна уу хоёр удаа бичсэн байлаа тий. Тэгэхээр сайн байна уу нэг токен, дараагийнх нь нэг токен гэж явдаг гэсэн. Сайн гэдэг чинь өөрөө нэг үг. Тэгэхээр эхний удаа тухайн үг яг яваад дуусчлаа, давхцаа дуусчлаа гэж бодоход тухайн үгийг яг нэг л токен болгодог гэсэн. Тий. За тэгэхээр хэдүүлээ ойлгосон тий. Тэгэхээр эндээс юу харж болох вэ гэхээр хэдүүлээ хэдэн ч токен үүсгэж болно гэсэн хүн өөрөө. Би 10 токен үүсгэх юм бол 10 токен шинээр үүсгэх юм бол хамгийн их давтагдж байгаа давталтаар нь 10 ширхэг тийм токен үүсгэж өгч гэсэн үг байхгүй. Магадгүй хэдүүлээ 100 үүсгэж болно гэсэн. Тэгэх юм бол 100 токен шинээр үүснэ гэсэн. Яа. За хэдүүлээ сая болохоор токенжуулалт үүсгэсэн. Тэгэх юм бол энэ дээр юу ч за чин дээр би юг дутаагүй байна тий. За энэ яаж байгаа юм бэ гэхээр хэдүүлээ сайн 20 токен үүсгэсэн шүү дээ. Тийм бол нөгөө 20 токен маань
эргээд жишээлбэл шинээр үүсгэсэн юунуудаа харч боломжтой гэсэн. Нэгсэндээ хөрвүүлт хийчих жоохгүй. Хэдүүлээ яасан бэ гэхээр UTF-8-аар инкодлонгуудаа хэдүүлээ юу үүсгэсэн шүү дээ. За энэ чинь UTF-8-аар инкодлоо. Хэдүүлээ UTF-8-аар инкодлоо явуулсан болохоор яг нэг ойлгохгүй байгаа. Тэнгүүт эргүүлээд энэ яаж байгаа гэхээр IDS-өөд эргүүлээд декод хийчих байгаа гэсэн. Декод хийхээр яах вэ гэхээр нөгөө нэг инкодлсон юу чи эргүүлээд за жишээлбэл чи 275 гэдэг бол харгалзах юм бол Монго юм биш үү юм уу тий. Тэнгүүт эндээс илүү сайн ойлгомжтой харагдана гэсэн хэдэл ингэж ч юу. За инкодлсон юу чи жишээлбэл хэдүүлээ шинээр токенууд үүсгэсэн. За ил гэдэг бол жишээлбэл бас шинэ токен болсон байна шүү дээ. 259 гэдэг токен болсон байна тий. Уу гэдэг чинь бас 265 гэсэн токен болсон байна гэдэг. Хэдүүлээ эндээсээ токеныхаа юг харчиж болно гэсэн. За энэ дээр тэгвэл яагаад за энэ уу 265 мөртлөө энэ уу 231 байна. Энийг хэлэх юм байна. Энэ хоёр ялгаатай шүү дээ тий. Хоёулаа л уу мөртлөө яагаад ялгаатай байна гэдэг асуудал шүү дээ. Нэг нь болохоор Монгол нөгөө билетийн ваа. Окей. Нэг нь зүгээр уу. Тий, зайтай гэсэн. Нэг нь зайтай гэсэн үг байхгүй. Тэгэхээр өмнө хэдүүлээ нөгөө ярьжсэн шүү дээ. Би нөгөө жишээ харуулад хэрвээ зайтай байх юм бол өөрөөр токенжуулдаг, том байх юм бол өөрөөр токенжуулдаг тий. Жижиг үсгүүд дээр өөрөөр токенжуулдаг. За нэг тим токенжуулалтын юу байсан тэр л гэсэн. Тэгэхээр хэдүүлээ энэ зайтай байх юм бол бас өөр токенжуулалт орж ирдэг гэсэн үг байхгүй. За энэ дээр хэдүүлээ харсан уу те сайн байна уу гэд. Одоо тэгэхээр хэдүүлээ өнөөдрийн ерөн хичээлийн яг үндсэн санаа нь бол яг л энэ гэсэн. Byte pair encoding гэдэг энэ алгоритм нь яадаг вэ гэхээр энэ алгоритмыг ChatGPT гэдэг GPT модель өөрөө энкодлдог ерөнхийдөө алгоритм гэсэн үг байхгүй. Одоо 4 он ашигладаг гэсэн үг. Тий, ашигладаг гэсэн үг. Гэхдээ яг нөгөө нэг нийтэд бол яг юугаар бол өөрсдийнхөө ингээд нөгөө нэг яг алгоритмын кодыг бол нийт тавиагүй. Яг бүр бид нар бол ерөнхий яг энэ алгоритмыг л ашигладаг гэсэн тийм юугаа тавьсан байгаа гэсэн үг. Тэр нь бол энэ аргачлал нь бүр 1994 онд л гарч ирсэн аргачлал юм билээ. Яг ингэж энкодлох аргачлал нь. Тэгээ энэ аргачлалыг ашигладаг. Тэгээ ер нь бол яг энэ алгоритмаар л явдаг гэсэн юу тавьсан. Тэрнээс биш хэдүүлээ нөгөө сая харахад бол GPT-2 дээр айгүй их токен болдог байхад бол GPT-4 дээр бол айгүй бага болоод байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө алгоритмаа илүү сайжруулсан гэсэн. Магадгүй дунд нь илүү оновчлон юмнууд нэмдэг ч юм уу тийм. Тэгэхээр ерөнхий яг санаа нь бол яг энэ л гэсэн. Яадаг вэ гэхээр GPT модель дид үгүүдээр л хамгийн их давтагдсан дид үгүүдээр токенжуулдаг гэсэн үг байхгүй. Токен болохын тулд бид нар UTF-8 гэдэг 256 анхнаас нь стандартыг тавьсан байгаа юм ашиглаж байгаа алгоритм асар их болгоод токен болгоод байна. Энийний давуу тал нь болохоор токенгүйгээр тэр модулуудыг сургах юм бол нөгөө 256 ч одоо хэдэн 100 мемодад авах. Тий. Сургахад маш их зүйлсэн болохоор сургахад хямдхан болохын тулд ингээд багтаад баахан 256 үйлчлүүлээд баахан токен авчихжээ. Тэгээд ашиглаад байсан шүү дээ. Тий, тэгж юм. Одоо урд нь нөгөө 256 код ч юм уу би нэг аавс өгчөнгүүд энэ чи 97 гэдэг чи машины хэлээр болохоор ингээд баахан ойлгоод. Тий. Машин ойлгоод байсан шүү дээ. Тэнгүүд ингээд токен болчихгоод одоо энэ наадсан гэрч одоо тэр юу гэдэг 250 одоо 260 гэдэг энэ токен гэдэг мэдээлэл шүү дээ. Энийг нь одоо тэгэхээр яах вэ?
UTF-нэр гэдэг нь одоо хамаагүй Хамаагүй болсон гэсэн. Шууд машин ил рүү болж хувирна гэсэн. Хоёрдугаар жаргалгаа шууд нойр. Тий. Тэгнэ гэсэн үг. Ер нь бол токенжуулалтын. За хэдүүлээ тэгээ ингээ хараад үзэх юм бол үр ашиг нь яг юунда байна гэх юм бол хэдүүл ингээ чинь анхны магадгүй хэдүүлээ зүгээр за хамаагүй юугаар явъя тий. UTF-8-аар токенжуулаад явъя тий. Гэх юм бол анхны токены урт бол 160 болж байгаа байхгүй. UTF-8-аар токенжуулах юм бол тэгсэн чинь хэдүүлээ яач байгаа гэхээр бид нар ингээд давтагдсан югаар нь ингээд саяны byte pair encoding гэсэн ийм алгоритмыг ашиглаад токенжуулах юм бол 80 болж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө 2 дахин багасж байгааз токенжуулалт маань 2 дахин багасна. Тэгэхээр магадгүй бид нар 4 цаг магадгүй LLM сурах хэрэгтэй байсан бол тэр чинь 2 цаг болж 2 дахин багасна гэсэн үг байна. Тэрнийхээ ярээр санах юу маань санах хойд ачаал маань багасна гэсэн нэгсэндээ. Яг тэгэхээр шинээр үүсэж байгаа токен маань бүгд нэгсэндээ ахаад нэг layer болж очиж байгаа гэсэн. Ахаад нэг embedding layer болж очиод тэр layer болгоноор neural network маань үржигдээд явна гэсэн үг байхгүй. Тэр бүх югаар хооронд нь үржигдээд weight-үүдээр үржигдээд явна гэсэн. Тэр нь болоод ерөнхийдөө магадгүй 160 юмар үржүүлэх хэрэгтэйсэн бол нэгсэндээ 80 юмар үржүүлэх болж байна л гэсэн. Тэгэхээр нөгөө тооцооллын хувьд гэх юм бол айгүй бага үр ашигтай болчихж байгаа гэсэн. Тооцооллын хувьд айгүй үр ашигтай болчихно. Нөгөө талаас яг нөгөө суралцахын хувьд бас айгүй сайжирч байна гэсэн. Яагаад гэх юм бол бид нар нөгөө нэг магадгүй LLM чи өөрөө айгүй их нөгөө контекст авч суралцдаг шүү дээ тийм. Тэгэх юм бол тэр контекст болгон ч магадгүй айгүй урт юмар үржигдээ тооцоолол хийх хэрэгтэйсэн бол айгүй бага тийм оновчтой зүйлээр үржигдээ тооцоолол хийх боломжтой болчих гэсэн. За. Тэгэхээр саяны алгоритмын ерөнхийдөө яг үндсэн санаа нь бол яг л энэ гэсэн. Хэрхэн оновчтой яг токенжуулах вэ тийм. UTF-8 гэсэн стандартаар токенжуулах юм бол ер нь бол 160 ширхэг токен үүсгэх хэрэгтэйсэн бол илүү энийг оновчлоод 80 ширхэг токен үүсгэж байна л гэсэн. Тий, буцаагаад декод хийсэн гэсэн. Тий, encode хийснээсээ эргүүлээ буцаагаад декод хийчихэж байгаа гэсэн. Та кодоо илүү сайн ингээд задлаад үзээрэй. Өнөөдрийн сэдв дээр би болохоор нэг илүү ингээд бүр нарийн яахгүйгээр хэдүүлээ 2 цаг болохоор илүү зүгээр шууд энэ алгоритм нь ингэж байгаа, энэ кодон дээр ерөнхийд нь ингэж байгаа гэж явчихж байгаа гэсэн. Та өөрснөө туршаад илүү сайн задлаад за яаж encode хийснийгээ яаж эргүүлээ декод хийж гинэ гэдэг процессыг нас үзээд кодо бичээд явуучих боломжтой гэсэн. Манай Монголын компани биш үү? Монгол хэлтэй одоо янз бүрийн програм хийхдээ одоо ийм шиг ингээд тоокныг өөрсдөө яах вэ? Тий, ер нь бол LLM сургахыг гэх юм бол эхний процесс нь токен үүсгэх хэрэгтэй байхгүй. Нэгсэндээ токен үүсгээд тухайн яг үгсийн санд харгалзах энэ тоон утгуудаа үүсгэж авна гэсэн үг. Тэгээд LLM дээр ерөнхийдөө сүүлийн үед магадгүй яг нэг токенайзер шууд зөвхөн текстээ өгчдөг тийм юунууд загварууд бий болцсон л л дээ. Текстээ өгчөнгөө шууд эхний ээлжинд токенайзер үүсгээд чиний токенайзер үүсгэсэн юг нэг файл болгоод алчдаг гэсэн. За. Декод хийх юм бол Тэнгүүд хэдүүлээ нэг сая tech tokenizer гэдэг веб хуудас руу орж үзсэн тий. Тэнгүүд тэрний Python сан нь болохоор энэ гэсэн үг. Tech token гэдэг. Тийм үнгүү гэсэн. Тэнгүүд за энийг дуудаад хэдүүлээ үзье тий. Input-гээс хангаад дуудаж байна. За нөгөө миний хэлээд байгаа зүйл энэ гэсэн үг байхгүй. Hello world гэдэг анх эхлээд яадаг гэсэн бэхээр GPT-2 модель дээр зай алганаар нэг токен үүсгдэг гэсэн маз 220 гэдэг. Тэгээ ингээ үтсэн чинь нийтдээ 6 токен үүсдэг байсан бол дараачийн удаа 6 токен чинь 4 болоо багассан байгаа байхгүй.
энэ 3 space чинь нэг л токен үүсэж байна гэсэн. Тэгэхээр илүү үр дүнтэй болж байна гэсэн. Бид нар одоо 3 шиг спектrum 60 токен болж байгаа. Энэ бас 3 шиг 220-аас үүсэж байгаа юм гэж байна шүү дээ. Тэгээ LLM маань энийг мэддэг. LLM нь өөрөө юу ячиж байгаа. Одоо жишээлбэл 3 шиг space чинь 262-аар кодлогдсон болохоор LLM чи өөрөө бас ойлгоод явчихна гэсэн. Тэр нь 3 шиг 200 байгаа юм байна. тэгж бол ойлгохгүй гэсэн. За 3 space байгаа гэж бол ойлгохгүй гэсэн. Энэ 262-ын цаана бол нэг тийм утга байгаа юм байна даа л гэж ойлгох байхгүй. Бас нэг л юу ч юм уу. Тийм гэсэн. 3 шиг. Тэгснээс бүрэлдэхүүн өсөг болгоно ойлгож ойлгож авахгүй гэсэн. Бүрэлдэхүүн өсөг болгоныг маань ойлгож авахгүй. За тэгэнгүүт хэдүүлээ энэ ямар үйлдэл хийж байгаа юм бэ гэхээр OpenAI болохоор GPT-2 моделийнхаа нөгөө нэг сая яг нэг кодлж байгаа токенайзер үүсгэж байгаа юугаа нээлттэй тавьчихсан билээ. Тэгээ эндээс шууд үгсийн сангийн татаад авчих боломжтой. Энкодер хийж байгаа JSON-ыг бас татаад авч чинь тий. За тэгээд чиний энкодер яаж байгаа юм бэ та? Энд нэг энкодер гэдэг энэ ажиллах юм чинь. За энд жишээлбэл яг нэг саяны юу гарч ичж тээ. Яаж байгаа вэ гэхээр encode хийгээд encode хийснийг эргүүлээд decode хийчих жоох. Тэнгүүтээ анхны үгтэй тэнцүү байна уу гэж шалгачих гэсэн үг шүү дээ. Тэнцүү байна уу гэд тэгсэн чинь true гэсэн утга буцааж байгаа байхгүй. Тэгэхээр яаж яана гэхээр encode хийгээд эргүүлээд decode хийх юм бол өөрөө гарна л гэсэн үг. Нэгсэн нөө тоон утга руу хөрвүүлээд эргүүлээд тоон утгаа эргүүлээд нөгөө нэг харгалзах яг үг рүү нь хөрвүүлчих чинь л гэсэн. Нэгэн дээр нь заа авчих юм бол таарахгүй гэсэн үг. За жишээлбэл энэ дээр хэдэл ингэ заа авчихлаа тий. Хаосгочоод яа тэгэхээр зай чи өөрөө ахаад нэг encode хийхэд юу яаж яана гэсэн үг байхгүй. Ахаад нэг тоон утга руу хөрвүүлж гинэ гэсэн үг байхгүй. Hard code нь. Ер нь бол за гэх юм бол одоо сая 3 төгс чинь 300 авсан чинь 260 гэдэг нэг кодлсон юм шүү дээ. тий. 400 авсан нэг тий дахиад кодлно. Тий тэгнэ гэсэн үг. Ер нь бол яг л тэгж. Тий. Ер нь бол одоогийн токенжуулалт бол яг л тэгж явдаг гэсэн үг. 2 зай авсан байх юм бол 1 токен өгдөг. 3 зай авсан байх бол 1 токен өгдөг. Олон зай авсан байх тусмаа тухайн юугаар нэг юу оноогоол авчдаг гэсэн. Тэгэхээр одоо чинь 1000 зай авсан юм бол нэг л токен үүснэ. Нэг л токен үүсэх. Тэгэхээр тэр бол тийм бодоод байгаа. Тий. 3 зай авсан байгаа зүйл амьдрал дээр маш их татдаг тийм шүү дээ. Тийм тэр бол нэг токен болоод авчих шүү дээ. 1000 зай авсан байгаа чинь тийм олон татдагхгүй болохоор явж тодгүй хамгийн арга одоо нэг 4 дугаар 30 дугаар гэсэн үг шүү дээ. Тий, тэгнэ гэсэн үг. Яг хоо гэхдээ LLM нөгөө нэг одоо жишээлбэл GPT-4 ч юм уу GPT-2 дээр нэг юу байдаг л да. Одоо нөгөө regex гэдэг та хэд мэдэн шүү дээ. Энүүдийн regex тавиад тодорхой нэг символ байх юм л устгахдаг ч юм уу тийм. Тиймэрхүү юмнууд хийдэг юм билээ л дээ. Магадгүй нөгөө нэг саяны хэлдгээр нөгөө 1000 зай байх юм бол 1000 зайг нь 3 зай руу шилжүүлдэг ч юм уу тийм. Тэгж нэг тодорхой нэг тийм юу тавьдаг юм билээ л дээ. Тий, тэгжиж илүү өөр ашигтай болдог гэсэн. Зя нэг залуумаар байна гэж. Энэ биш нь яг эсвэл энэний хөрвүүлэгч нь вижн төлөвчж байгаа юм шүү дээ. Гүн тий.
50 болсон гэл. Өөрхөн зэмлэгч гэж байна. Өөрөөр тэмдэглэж байна байхгүй. 50 дөрөв хүрчих юм хаа. Энэ болохоор юу гэсэн баха цаа. Та лама гэд модуль мэдхүү те. Лама модуль ерөнхийдөө бас яг л BPA гэд энэ алгоритмыг ерөнхийдөө бас ашигладаг гэдэг юм лээ. Тэгээд ашиглахдаа бас токенайзер үүсгэхдээ юу яадаг? Нэлээд олон бас нэмэлт нөхцлүүд тавьж өгдөг. Одоо жишээлбэл энэ нөхцөл нь яадаг ч юм уу? Юм уу? Саяны хэлдгэр жинхэнэ нөгөө нэг юунуудыг устгах юм шиг байна тий. Спесүүдийг устгах юм шиг байна. Тэгээд бусдаар ч өөр чинь GPT 4 гаргаагүй гэхдээ лама нь гаргацсан. тий лама гэд бас яг одоо ламагийн ашигладаг аргачлал нь болохоор юу гэсэн аргачлал байдаг гэсэн. Sentence piece гэдэг энэ аргачлалыг ашигладаг гэсэн лама. Лама нь л энэ аргачлалыг ашигладаг. Тэнгүүтээ ерөнхийдөө энэ модулийг ашиглаад юугаа өсгөж байна гэсэн үг. Токенайзераа өсгөж байна гэсэн. Тий. Тэгэхээр өнөөдрийн гол ярих байгаа юм бол ерөөсөө л энэ гэсэн. Ер нь хэдүүлээ яг ойлголт авсан зүйл бол BPA гэдэг алгоритм ерөнхийдөө яаж ажилладаг вэ тий? Токенжуулалт үүсгэхдээ яаж токенжуулалт үүсгэдэг вэ? За тэнгууд тэн дээр нэмээд ийм нэмэлт нөхцлүүд эргэлж бас болох нь шүү дээ. Жишээлбэл энэ дээр хэд тоо утга байх юм бол яа л гэж байгаа юм шиг, хуваана л гэж байгаа юм шиг байна. Тий, тоог салган ч юм уу тий. Тэгээд ийм нэмэлт нөхцлүүд тавиад ер нь бол хэр оновчтой токенжуулах вэ гэдэг нь бол аюул чухал гэсэн байхгүй. Тэгээд токенжуулалт нь оновчтой явчих юм бол дараагийн яг LLM сурах тэгээд сурах процесс нь хурдан болно. Тэгээд сурсны дараа нөгөө нэг загвар бий болж байгаа загвар маань илүү үр дүнтэй магадгүй илүү нөгөө нэг оновчлол өндөртэй хариулт сайтай тийм загвар болно л гэсэн. За өнөөдрийн миний ярих юм баг ингээд дуусчих байна. Та асуух юмнууд байгаа юу? Энийг нэг харуулж таа. Хэлээ. Дээр нэг юу баггүйсэн. Зааж. Токенайзер. Энд авчиж байгаа. Декод хийж байгаа юм байна. Чигсэж.
Ер нь яг хоо саний хэлээд байдаг нөө Irjix гэд хэлээд байдаг. Ер нь бол ChatGPT 2 дээр жишээлбэл юу яах та тухайн текстээ орсныхан дараа токенжуулахаас өмнө ерөөхдөө юу яадаг гэсэн. Ийм Irjix бичээд юу яадаг гэсэн. Магадгүй олон саний хэлээд байдаг шүү дээ. Олон спейс авах юм бол магадгүй баг руу хөрвүүлдэг ч юм уу тий. Тиймэрхүү юм юу хийдэг гэсэн. Хөрвүүлт хийдэг гэсэн. Тий, цэвэрлж байгаа л гэсэн нэг гэсэн та. Илүү дутуу магадгүй символуудыг хасдаг ч юм уу тий. Нэг тиймэрхүү юмуд хийдэг гэсэн. За. Өнөөдрийн хичээлээс асуух зүйлүүд байгаа юу? Ойлгоогүй үлдсэн ч юм уу тий. Тий, ер нь бол олон аргачлалууд байгаа. Өнөөдөр болохоор яг нөгөө GPT модель яг нөгөө ямар аргачлал ашигладаг вэ гэдэг алгоритмыг л илүү тодорхой орж ирсэн. Токенжул Токен бид бол layer болоод